Сэндийн энх бод. Контрол комендатор нэвтрүүлэг. Лав гараг бүр 20 цаг 30 минут. Сан байцгааны эрхэм төлөвлөгчтэй комендатор нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ямдаагийн зочноор зохиол сэтгүүлч Дамжны Жамин хэлж байна. Та сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна уу? За зохиолч сэтгүүлч гэдэг хүмүүс бол бас нийгмийн бас тэргүүг нээнд явдаг манлайлагч нар, хошуучлагч нар гээ сэхэднүүд, үндсэн сэхэднүүд гэдэг. Ер нь бол одоо үе үедээ бас үнэлэгдэж явдаг юм хүмүүстэй. Та бол одоо их олон сайхан ном бүтээл гаргасан. За одоо ингээл тавихад бол одоо ингээд нэлээд дэше өндөр гарч шүү. Тэ? Тэ. Тийм байна. Тэгээ энэ бол одоо бодиттой ажил. Тэ? Сүүлд бас уран бүтээл дээр нэлээ үр бүтээлтэй олзон бүтээл ажиллаж байгаа шиг тэ ажиллаж байна. За би таны өнөөдөр бас урьснийгоос ингээд зохиол сэтгүүлч хүн бол бас нийгэмд айн үгээ хэлж яадаг бүтээл яриач тэ. Ер нь бол одоо нийтлэлээр ч гэсэн. Тэгээд би бас таны өнөөдрөөс манай одоо уншигчтай уулзуулж байгаа учраас бас Монголын нийгэм өнөөдөр бид нар ямар нийгэмд амьдарч байна? Ямар юунд ирчихв? Та өнөөдөр одоо зохиол сэтгүүлч хувийнхээ хувьд одоо нийгэмд үнэлгээ тавьвал ямар үнэлгээ тавих вэ? За энэ их сонин асуулт байна. За одоо та багш гэж бодчих тийм. Том асуулт. Тий. Товчхон. Тий. Би их товчхон хэлвэл энэ нийгэмд бол нөгөө нэг зарим нэг айлд ч юм уу, зарим нэг байгууллагт нэг хүн байдгийг самардаг гэж. Ерөөсө хамаг ажил болох гэж хатал самраад ажилладаг. Тэр ажлыг тэгэл бүтээх юм болгочдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт ингээд бантан гэж нэг. За тэр ч хоолны нэр байж болно. Гэхдээ бүх юм бантан болцсон. Одоо их толгоогүй, көл толгоогүй. Дээд талынх нь одоо суудлаа олдгоо. Суудлаа олдгоо, доотх нь гүйдлээ олдгоо. Тэгээ Монголын нийгэм бол жаахан эмгэг нэлтэй, жаахан гунигтай, жаахан хар нийгэм. Одоо өнгөөр хэлэх юм бол хар гэж хэлнэ. Тийм л нийгэм бий. Бараа өнгөнд дийлцсэн. Тийм, бараа өнгөнд дийлчихсэн. Одоо хүмүүс Америкээс ирснийг хүн хэлж ил Монгол хүн үгүй нисгтэр буугаадсан чинь дандаа ярваасан. Хар нүртэй. Ууралсан. Нүдэнд нь гал байхгүй. Ийм гонхтой усуд байх юм. Энэ Монгол чи яач вэ? Энэ миний их орн чи хэзээ юм болцсон юм бэ? Чингис хааны удмын үрсад штэ биднүүд цог золбоотаад ямар сайхан байлаа. Энэ одоо л юм болчихлоо гэдэг. Одоо хүний одоо сэтгэлийн илэрхийлэл нүдээр гардаг гэж байгаа штэ. Сэтгэл тэ. Тэгээ хүний одоо нүдийг хараад бол хүний таньж болно гэж байгаа штэ. Тэгэхээр бол нүдийг хараад андчихгүй тэ. Нүдний цог нь буурсан байна. Нүд нь галгүй болцсон. Тийм галгүй. Тэгээд энэ бол ойлгомжтой. Нүд нь галгүй болцсон. Ийм л байна. 2000 оны ихэр юм байна. Юунаас гараад Словени гэдэг хөгжилтэй орноос гараад дараад нь тэндээс гүрсэнд очижсэн. Очиод ерөөсөө ингээд онгоцны буудаас буугаал тэр улсын хил гайлаар гарахад л ерөөсөө юм болгон унтарцсан. Тийм харагдсан байхгүй. Хүмүүсийн нүдэнд бас гал байхгүй тийм одоо нөхцөл байдал Монголд ирснийг бас Монгол хуваараа анзаарч штэ. Тэгээ олон жил яг хүн эргэж анзаарч юм тий. Хичнээн олон сайхан байшин болсон ч гэсэн хүмүүсийн нүдний гал бөхсөн тий. Тэгээд энэ нийгэм ч ерөөсө хүний нийгэм шүү дээ. Яг хүний нийгэм гэж энэ бол үндсэн хуулинтай хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулж байгаа улс гэхээр энэ чинь ардчилсан улс гэд Монголыг чи ондоо нүдээр харах гэдэг эрхтэр өөр маягтай харагдаад болохгүй шүү дээ. Тэр үтгийн хэл биднүүд одоо Нямгава найруулагч биднүүд Холливуудтай кино хийх гээд төсөл оруулахад тэгээд нэг хүн хэлж ийн гэж шүү дээ. Монголд жүжигчин явуулвал хоолноос эхлээд хордож өгч магадгүй. Монголд мөнгө оруулвал засгийн газрын доктор байхгүй. Буцаж ирэхгүй. Тэгэхээр Монголтой уран бүтээл хийхэд хэцүү. Монгол бол хамгийн хоцрогдсон, хамгийн бүдүүлэг, хамгийн ядуу улс гэж. Тэгээд дээр нь маш хариуцлагагүй. Маш хариуцлагагүй. Ерөөсөө өөрөөр хэлбэл тийм итгэл даахгүй. Итгэл гэдэг чинь гол зүйл шүү дээ. Ерөөсө бурхны шашин ч гэсэн итгэлгүй л бол хүн тэгэл ерөөсө амьдрал тийм шүү дээ. Итгэл дээр тогтдог шүү дээ. 92 амьдрал тэр, найз нөхдийн амьдрал тэр, албан байгууллагын амьдрал тэр, баг гэдэг чинь одоо багийн тоглолт хий гэж бодоход итгэл хэрэгтэй шүү дээ. Нэгэнд итгэхгүй бол нэг нь итгэлийн даахгүй бол энэ ажил бол бүтэхгүй шүү дээ. Хэзээ ч бүтэхгүй. Саяхан одоо Монгол улсын бүрийн ихт онцгой бүрийн дэлчин сайд Бэх Батуга нэг юм хилцүүлэг байсан. Төмний одоо төрөө
намын төрөө гэсэн хэлцүүлгээр хэлж ирсэн. Тэгээд тэрэн дээр ярихдаа бол нэг тийм одоо юу гэдэг нь онигоол ярьж байгаа юм л да. Тэгээд энэ бурхан энэ ер нь Монгол улсыг таалахгүй байна гэж. Монгол улсыг одоо хөгжүүлэх хүсэлгүй байна гэж бурхан. Ягаад гэвэл нөгөө Чингис хааны үед хэлсэн шүү дээ. Миний газар шорооноос бурханчгүйс бөө гэлцэн гэдэг. Тэгээд тийм нэг юу вэ шүү дээ, тий. Тэгээ онигоог л одоо холбож ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг тэр бол одоо юу гэдэг онигоо шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол юу гэдэг манай улсын энэ төр засгийг удирдах байгаа энэ сүүлийн удирсан улсууд ерөөсөө улс орны үнэхээр хөгжүүлэх хүсэл сонирхол зорилгогүй явж ирлээ гэж анзаарэгдэж та бол. Тэгээ энэ хүмүүс ерөөсөө сонголтгүй. Ерөөсөө нэг хэсэг бүлэг хүмүүс ерөөсөө сонголтгүй гараад ирсэн. Энэ хүүхдээр дээр арчил эхлэлээ гэл энэ ерөөсөө одоо нэг тийм эрхчлөөтэй нийгэм юм байна гэдээ ойлгоцсон. Ерөөсөө санснаа л хийж идэг. Тэнд хүн зододж байсан болдог, энэ тулгаа хийж байсан болдог, гадагшаа явж байсан болдог, газар ухаж байсан болдог, алтыг авч байсан ч болдог. Их захгүй юм байна. Энэ нийгэм гэдэг ингэж ойлгосон байхгүй. Тэгээ уг нь одоо тэр чээрчлэг хэлснээр бол арчил гэдэг бол одоо бас төгс нийгэм биш ч гэсэн энэс цаана бас нэг сайн нийгэм байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээ тэр нь одоо хаанч байгаа юм бөөмөд одоохондоо бол энэ нийгмээс гажих тийм боломж байхгүй байна. Тэгээ нийгмийн одоо юу гэдэг ингэ тодорхойлох хамгийн гол юм уу хамгийн одоо тийм оргил хэсэг нутгаар энэ тэр нийгэмд одоо хүний эрхийг хэр зэрэг дээдлж чадж байна уу? Тэр нийгэмд хүн одоо тийм амар тайв амгалан амьдрах тий одоо ийм одоо тийм нөхцөл байна уу гэдгийг л одоо хэмжиж байгаа шүү, гол хэмжээр өгж байгаа шүү. Тэгэхээр ингэж харуул одоо яаж харагдаж байна мараа нэг. Ерөөсөө хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэм биш. Энэ бол хүний ад үздэг нийгэм. Хүнийг яаж үзэж яах вэ гэхээр нэг хэсэг гэдэг нь би хуульчдыг хэлж байна. Төрийн албан тушаалтай төшөндүүдийг хэлж байна. Эрх мэдэлтэй хүмүүсийг. Эднүүд бол энэ чидээлгүй мөнгөтэй юу тэгж харж байна. Энэ албан тушаалтай юу, энэ дэр албан тушаалтай юу. Дээшээ одоо доошоогоо яваад энэ хүн хаялагтай юу, над ашигтай юу. Ийм л юм харж штэ. Өн мөнгөний орвоо. Өн мөнгөний эрх мэдлийн орвоо. Эрх мэдлийн орвоо мөнгө. Энэний чинь зовлон амшигыг би амслаа штэ. Энэ одоо булаа юм чинь л амссан. Яагаад гэвэл одоо Монгол улс бол өөрөө ч хуулиа биелүүлдэг. Монголын хууль 3 хоногтой бол одоо ашигчаал архиугаад байдаг. Тэгсэн мөртөө хууль биелүүлдэг. Тэр үтгийн хил нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр хэлцчихэд нэгдсэн үндэсний байгууллагын конвенцууд нэгдчихээд тэр конвенцийн заалтыг биелүүлэхгүй байна. За тухайлбал хохирогчийн эрхийг хамгаалсан нэг конвенц байна. Энэ 1985 оны 10 сарын 29-ний өдрийн 40/34 гэдэг конвенц. Энийг одоо зарим хуульчид нь мэддэггүй юм. Ихэнх нь мэдэхгүй. Энэ конвенцтэй үг хохирогч гэж энийг хэлсэн бэ? Хохирогч. Нэгдүгээрт гэмт хэргийн улмаас хохирсон хүнийг хэлнэ. Хоёрдугаарт албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласны улмаас хохирсон хохирогчийг хэлнэ. Энэ хоёр зүйл, энэ хоёр хохирлын зүйл заалт надад таардаг. Та одоо жишээлбэл одоо би санаж байна. Бас ингээ та бол би бас ингээ зохиолч тий судлаач тав зохиолч тэгээд бас олон жилийн өмнө та болсон гээд сайхан хүүгээ Оросд алдсан шүү дээ тий. Тэр хэрэг одоо хүртэл шийдэдэг үү? Шийдэгдэх. Тэгэхээр одоо эн чинь та яг ингээл хохирч болж хуурж байгаа тий сэтгэлийн там эдэлж байгаа. Хүний амь бол бас тий чин асар үнэтэй шүү дээ. Ерөөсөө хүний амь бол асар үнэтэй. Тэгээд хүн болвол одоохондоо би ингээд хүүгээ хүн далуулчихсан гэхэд миний амьдралыг сүйтгэж хайж байгаа. Оронгоор нэрвүүлж байгаа нэг самраа хийж чинь тий самраад хийж чинь тий. Тэгэл байх. Хоёрдугаарт би бол зөвхөн хүн сүг болж байгаа юм. Сэтгэл санааны хувьд харахад одоо сайхан энэ хийгээд ч юм одоо ном зохиол бичээ явж идэг. Гэхдээ сэтгэл дотор бол тэр уутгарт тэр цаг мууч тэр миний хүү бол мартагдахгүй. 21 жил штэ. Одоо энэ миний хүүгийн зураг энэ миний төрөвчөнд байж байна. 21 жил энэ зурагтай би өдөр болгон сайхан хүү тий. Оросд сурчсан оюутан мэргэжлэр их сургуульд аавынхаа мэргэжил залгуулсан гал. Тий. Тэгээд энэ хүү байхгүйсээс хойш одоо өдөр болгон энэ төрөвчийг хүн нээд юм байна. Талах авах болгонд нээ. Тэгэх болгонд миний хүү харагдана.
Сэдэрнэ. Тэр болгонд одоо хүний шархандаар давс ингээд үрээд хийвэл яах вэ? Тэр шиг одоо шажгантлаа одоо элэг зөрхөө өвдөж. Шарх анихгүй байна тий. Анихгүй энэ бол андгүй шарх. За би одоо хүүгээ хагдсан байна гэж бодоход энэ Монголын энэ хууль заазны байгууллага намайг тоохгүй байна. Би өргөдөл бичлээ. Би зөндөө явлаа. Би Бэлэг, Франц, Герман, хүний эрхтэй эдэлдэг газруудаар Женев яваагүй газар байхгүй. Өргөдөл бичээгүй газар байхгүй. Сорсын санд өргөдөл бичихгүй юу? Тэгсэн чинь Акимгаа над хэлэхгүй юу? Акимгаас хүүг алдсан зайлуу. Манай бас соёнгийн сэтгүүлч эрдэмтэн. Тэгсэн Акимгаа ингэхгүй юу? Сорсын сангийн улсууд ирсэн байна. Чивт хоёрыг дуудаж гин гээд. Яах гэж байгаас чинь энэ нийгэм тандсан сурталчилгаа хийхэд мөнгөнд тусламж үзүүлэх бололтой байна гэхгүй юу? Тэгэхээр нэг юун сайн юм бэ? Ямар уянтай хүн гараад ирвгээд Сорсын сангийн ирсэн улсууд Унгараас ирсэн тэднүүд. Тэгээ яваад байт. Тэгсэн чинь та хоёр хохирогч биш байна. За яагаад? Яагаад бол хохирогч нь хохироод үхээд байхгүй болсон. Тэгэхээр хохирч биш болж байна. Тэгэхээр хохирогч биш болчдаг. Хогсон нас орцсон. Тий. Хохирсон хүнд хохироод нас орцсон. Тэр ямар сонин ойлголт вэ? Тий, эцэг их хоёр нь төрсөн хоёр эцэг нь биш болчдөг. Тэгэд ойлгоогүй шүү дээ. Тэгээд Акимга их ууралсан би ч яах вэ тэгэл ямар ачийн гонхтэй юм бэ гэж бодлоо. Тэр ямар сонин одоо тийм өнцөг бай тий ойлголтын өнцөг зөрж штэ. Тэр их сонио. Тэр Amnesty International-ийн улсууд биш л дээ. Тэднүүд хуульчид биш. Тэр нэг Сорсын нэг тусламж үзүүлдэг ухаантай юмнууд яваад байдаг шүү дээ. Тий. Тэднүүд тэгэд ойлгодгүй юм байна лээ. Тэгээд тэр одоо яагаад тэднүүд ойлгохгүй байсныг яаж мэдв? Ойлгохгүй юм чи яах юм? Тэгээд тэднүүд араа тийм шашинч үйл ажиллагаа явуулдаг юм шиг байна. Зөвхөн ер нь эдийн засгийн хувьд бол нэлийн тийм мөнгөний төлөөл юм шиг байна лээ. Тий, одоо ингээд сая ингээд харж байхад ингээд манай нийгмийг харахад маш олон юм бол далд байгаа байхгүй, далд дээрс анзаарахдаггүй. Та бол одоо ингээд нэг хүн ингээд зохиолч сэтгүүлч учраас юм ил гаргаал яваад байсан. Тэгэхээр маш олон юм далд байгаа байхгүй. Ерөөсөө хүн нүдэнд өртүүлдэг. Тэгэхээр юу гэдэг зоригийн хэрэглэхээр бол одоо яах вэ? Одоо анхаарахгүй хүчээ авдсан улс төрийн чанартай учраас одоо ингээд нэг юм байнга сөхөж идэг, сонгуул болох дээр сөхөж идэг. Тодорхой нэг үйл явдал болох дээр ингээд одоо заавал одоо юу гэдэг ямар нэгэн зорилгоор сөхөж идэг. Ийм одоо хүмүүс сэтгэлтэй л байдаг ш. Энэ бол одоо дуусахгүй, хаадгүй нэг юм хэрэг гээд байгаа. Тэгэхээр энэний одоо хөрс нарын асуудлууд байна. Дээр нь одоо юу гэдэг тэр булганы ээжийг бас санаж байна. Тэр хүн бол одоо хөлөө өрөх газараа явж байсан. Хинж үлж тоож байсан, тийм ээ? Энэ хэдэн хэвлэлээс өөр гаргаж байгаа юм байгаа. Ер нь бол тэр хүнийг бол хайсан. За тэгээд юу гэдэг сая бол жишээлбэл бас Монгол улсын гавьяад хуульч бас хуулийн салбартаас нэлээд нэр хүндтэй хүн 48 цагийн хугацаагаар төр саадуулгад чаргуудхдаа бас энэ 20 ангид амиа алдсан тий. Одоо яах вэ? Ар гэрийнхэн бол гомдол гаргаж байгаа. Гэхдээ бол нөгөө талаас бол өөрийгөө боомлоо алдсан гэж яриад байна. Тэгэхээр иймэрхүү олонний танил хүмүүсийн хэрэг ил гараад байгаа. Тэгэхээр манай энэ шүүхэд бол бас ингээд өөрөөр хэлбэл завхарл байна шараад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр юу гэдэг ингээд хүмүүс бол хоёр тал болоод байна шүү дээ. Энэ гаргаж байгаа үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн одоо энэ хуулийн шүүхийн том удирдах байгууллагыг одоо үндэсний аюулгүй зөвлөлийн зөвлөмжөөр өөрчлөлт болох. Хууль өөрчлөлт орлоо шүү дээ. Тэр энийг бол одоо нийгэм хоёр удаад байгаа байхгүй. Зөв буруу гэдэг. Тэ та бол одоо жишээлбэл өөрөө хохирч хүний хувьд бол яаж харж байна юм? Гэхдээ Монголын хуулийн байгууллага ялзарсан. Бүр одоо ухаанд идэвэрэндээ баригдаад тэр чинь бүр хаглаад цэвэрлэхгүй болвол тэр идэг нь шахаж бүр ингэж гаргаж юучгүй болгож төрөнд гээд нэмаарл хийдэж штэ. Мис засалд бол тэгж вэж ангаахгүй бол энэ ангаагдахгүй болсон. Тийм би бол энийг сайн мэдэж байна. Яагаад гэвэл миний хүүтэй холбоотой асуудал дээр Дамдын од Баттэлгэр гэдэг хоёр шүүгч эхлээл бодлоонт болсон. Тэр Баттэлгэр гэдэг нь улсын дээд шүүхэн дарга болсон дараа нь. Гэхдээ тэр хүнийг дарга болохта би бол над бол хамаагүй. Гэтэл тэр хүн бодлооны хутгсан гэж миний гавья туулч могноо над хэлсэн. Би тэр хүнийг энэ миний одоо тайлыгаа чүүгийн учрыг энэ хэргийн учрыг таалаад өгөөч.
Би хамгийн гол нь тэр хоёр хүнийг яал завшуулахгүй гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь Баттэлгэр гэдэг хүн гарч ирээл дээд шүүхэн даргуулаад тэр чи би хажууд нь юу юм бэ? Нөгөө алгалчилдаг, нөгөө тэгш бус үздэг, нөгөө аюултай шүүгч гараад. Гэтэл улсын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга инк амгалан. Дараа нь мөрдөн байцаа газрын дарга инк амгалан. Дараа нь цагдаагийн дэд дарга инк амгалан. Дараа нь улсын ерөнхий борхоор инк амгалан. Дээш яваад байдаг тийм. Тэгээд инк амгалан гэдэг хүн дээш яваад байдаг. Миний юм огт хөдөлгөөнгүй байсаар байгаа. Нодон жил архивын тоосон дунд шидэгдчихсэн. Тэр хавцтай. Хэрэг хаадсан. Тийм. Хэрэг хаадсан. Тэгээ би бол одоо бодож байна. Хүссэн ч хүсээгүй ч эднүүд одоо тэр хэргийг гаргаж өгөх байх. Яагаад гэвэл тэр хоёр алуурч тэр олдохын мягмар сүрэн тэр Чөмборогийн Нямдава хоёр гадаад 8 хийгээл ингээл одоо хүн алж яваа юм уу, зугаалж яваа юм уу, буу мэдээ эргчүүлэлтэй байж идэг. Би тэр эргчүүлэг хасах ёстой. Тэднүүд амсах ёстой. Хуулийн ямар заалт байна? Юм амсах хэрэгтэй шүү. Тэр юунда шийтгэл гисгэлийг амсах хэрэгтэй тийм. Гисгэлийг амсах хэрэгтэй. Тэгээ бол яг гисгэл гэх юм бол хөгтөнгөрийн хууль гэдэг юм байж шүү. Хөгтөнгөрийн гисгэлийг амсна гэвэл за хуульчид бол ойлгохгүй. Хөгтөнгөрийн гисгэл гэж нь юу яриад байна? Энэ зүгээр зохиолч гэхээр одоо сагаж худлаа юм зохиож яах гэж намайг бодож магадгүй. Хөгтөнгөрийн гисгэл гэж байна шүү. Хөгтөнгөрийн хууль гэж байна. Тэр нь юу вэ? Өөрсдөө ч амссан шүү эднүүд. Өөрсдөө ч амссан шүү нэг мэд. Өөр дээр нэрдэг. Өөр дээр нэрдэг. Эргэж буудаг. Эргэж буудаг. Ухаандаа би бол Муу үйл эргээд эзэн дээрээ буuna, тийм ээ? эрэндээ эзэн дээрээ буuna. Монгол улс чинь хуультай байсан улс. Монголын агуу их одоо хууль байж шүү дээ, их засаг хууль. Хүн байгаль хүн. Энэ харьцааг л одоо хамгийн нандин, хамгийн сайн байлгасан хууль шүү дээ. Гэтэл энэ хуулийг одоо зүгээр судалгаанд аваад хайцсан тал нь олдохгүй байна гэл. Монголын одоо төвөгч судлаач юугаач хийж идэв. Гэтэл яасан гэхээр нямд орж одоо хуулийн сайд энэ мэтийн улсууд Оросын хуулийг Монгол болгож орчуулаад ингээл явцсан. Тэгээ нямд орж сайд одоо хэлж байна. 1937 он давтагдж байна гэж. Үгүй. 1917 онд Ленин багш Держинский энтрийн хийсэн тэр яргалал одоо болтол явж байна. 37 он өнгөрөөд одоо 2019 он хүртэл Монголд явж л байна. Энд чинь оюун санаанд орсон тэр гамшигт үзэгдэл бол салдаггүй. Ухаандаа 400 жилийн өмнө манжийн тусаасан хор монголчууд байж байна. Манж яасан гэхээр Монголыг жижигхэн болгож идэх гэсэн. Тэгэхээр Ар Монгол, Өвөр Монгол, Бурайд Монгол, Халимог Монгол бүгд баруун зүүн бүгд салгаад баруун зүүнгээс үлд нь хоёр томын салгаад Ойрд Монгол гэдэг нь галдан бошгот үл үтгээдэг. Зан Базаргийн зүүн Монгол гэдэг. Тэгээд энэ хор одоо байж байна. Энд чинь адилхан Монгол, цөөхөн монголчууд биднүүд хичнээн илгэсэг, хичнээн сайн сайхан байх ёстой. Нэгэндээ ёстой амьшиг байх ёстой биднүүд. Гадаадд тааралдах зовддгүй. Ерөөсө Монголынхаа төлөө явдаг ийм байх ёстой байтал энэ хор одоо гэдгийг хуваагт хайцсан. Одоо галдан бошх та нэг ярих. Одоо ингэ намаар хуваагдаад алга болсон тийм. Энэ нам бол заваан. Энэ нам бол хэрэггүй. Нэгч нам хэрэггүй Монголд. Монголд бол ерөөсөө л нэг Чингис хаан шиг нэг тийм удирдагч, жолоодогч л хэрэгтэй. Хэрэгтэй. Тэгээд тэр нэг ерөнхий сайд байж, засгийн газар байж яана үз. Тэгээд хуулиа тогтоодог тэр байгууллага бол ямар ч цомхон байгууллага байж болно шүү дээ. 3 сая хүн шүү дээ. Тэгэхээр одоо саяны одоо юу гэдэг үндэсний аюулгүйн зөвлөлийн одоо 3 гишүүн одоо хөрөлсөх одоо Баттулга, Зандан шатрын хийсэн энэ хуулийн өөрчлөлт бол одоо маш зөв цагаа олсон. Яг харахгүй хийх ёстой өөрчлөлт гэж өөрөө харж байна тий. Өнөөс өөр арга байхгүй. Ямар ч арга байхгүй. Яг нэг хүмүүс хэлэхдээ ингэж байгаа шүү дээ. Яг одоо яг ингэснээрээ бол одоо ингээд хойштоо маш хортой үр дагавар авчирна. Өнөөдөр яг муу байна. Гэтэ энэ улам муухай болгож байгаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Гэтэ энийг заавал хийхгүй болохгүй. Дараад нь дараагийн асуудал тийм үү? Тий. Энийг үгэж хийх хэрэгтэй. Тэгээд тэр үндсэн хуулийнхаа тэр заалт, маалт тэр юмнуудыг одоо өөрчлөх хэрэгтэй. Ерөөсө мөнгөний хууль гэж байхгүй шүү дээ ертөнцид. Ертөнц мөнгөгүй ш, биднүүд ч мөнгөгүй ш. Бүх юм мөнгөгүй ш. Тэгэхээр мөнгөний хууль хийх гээд байна шүү дээ. Болохгүй шүү дээ мөнгөний хууль хийж. Ухаандаа Ленинийн сургаалыг мөнгөний сургаал гэж бодож байсан шүү дээ. Одоо юу ч биш болцсон байна шүү дээ. Тэгэхээр саяхан бас би хинтээ улсын хурлын гишүүн хуучин сайд байсан Тэмүүжинтэй бас ярилцах гэж хэлж ирсэн.
Монголд одоо ингэ шүүх завхарсан гэж тэгээ 3 зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт нь бол та түрүү хэлжсэн Монголд шүүгч нар юугаар ажиллаж байгааг нэгдүгээрт мөнгөөр ажиллаж байна. Шийдвэрийг гэж гаргаж байна. Хоёрдугаарт нь улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж байна. Гуравдугаарт нь Монголын онцлог хүн амцаад байж тань талаар шийдвэр гаргаад байна гэдэг ийм ярьсан байхгүй. Бүх хуульч биш ч гэсэн ийм байгаа байхгүй нэг хэлсэн. Тэгэхээр ийм л одоо Монголд байна шүү дээ. Тэгсэл тий? Одоо энэ сая энэ 91 тогтолцоог өөрчлөх болохгүй юм байна. Угаасаа энэ тогтолцоонд буруу байж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол манай энэ шүүгчгээд энэ чим мэрэгжил штэ. Диплом аваа сургууль суугаад ингэдэг. Эдний чинь буруу бэлтгэсэн. Энд юу заах ёстой байсан? Сэтгэл судлал гэдэг юм заагаагүй. Сэтгэл зүй гэдэг юм огт заагаагүй. Хоёрдугаарт гэмт хэргийн тэр сэтгэл судлал заагаагүй. Хохирогчийн сэтгэл судлал заагаагүй. Ерөөсөө одоо дутуу бэлтгэгдсэн. Тэгээд нөгөө энэ харанхуй нийгэм рүү ороод ирэхдээ ерөөсөө бүгдийг мөнгө шийддэг юм байна гэд. Тэгээ ойлгоцсон. Мөнгөтэй хүнд үйлчлэл, мөнгөтэй хүнээс мөнгө авч армаандыг хийгээд байх хүсэлтэй. Түүнээс биш одоо над мөтийн хүнийг харах юм бол энэ үзэгнээс ондоо юм байхгүй. Энэ одоо юу гэж хэлжтэй түлхэл. Дээрх гээд нэг кино байдаг шүү дээ Германы. Тэгэл зүгээр явж идэг манер. Яриа л яваад байдаг. Тэгэл бүх учрыг нь олдог шүү дээ. Тий? Бүх учрыг нэр. Тэгэхээр мөрдөн байцаагч юм хуульч гэдэг чинь уран чадвар. Ухаандаа биднийхээр бол нэг уран зохиолд байдаг, энэ судалгаанд байдаг. Тэр уран чадвар шиг маш нарийн тийм мастерство хэрэгтэй. Одоо тэр мастер тогооч одоо мастер байх хэрэгтэй тийм. Мастер байх хэрэгтэй. Тэр гэмт хэргийг бүр нарийн бүр тэр цаанаас нь ултаа судлаад тэгээд бүр үндсээр нь ухаж гаргаж ирээд ахиа тэрэнд тэр үндэс үлдэхэргүй болгоод тэгээд үндэслэхгүй шүү дээ гэж. Тийм авьяаслаг хуульч бэлтгэхгүй байна. Жаахан авьяастай гэж жаахан гайгүй ажиллаж байгаагаа дарга болгоод тавьчихдаг. Нөгөө хуульч дарга чинь яг хуу дарга хийн хуулаа хийн тэгээд нөгөөдүүл элсүүлээд авна. Нөгөө мөнгөтэй улсууд, нөгөө баялаг эзэмшдэг улсууд нөгөө ухаандаа 30 гэр бүлд Монголын бүх баялаг байна гэдэг шиг. Тэднүүд чинь элсүүлж авчихвал өөрийнхөө талдаа ажиллуулаад. Тэгээд одоо бол энэ хүн алсан хүн ямар ч ялгүй байна гэл энэ одоо их хурлын гишүүнч тэр хүн алсан л гэдэг уулдаал энэ тэнд хүн алдсан байна гэдэг уулдаал. Зөв зүгээр өнгөрдөг. Зөв зүгээр. Тэгэхээр мөнгө бол эрхчлөө гэж ойлгож болно. Гэхдээ мөнгө бол ерөөсөө хүн алдаг зэвсэг биш шүү дээ. Эцэст. Тэгээ одоо энэ мөнгөний энэ үнцнийг хэтэрхий өндөр тавьчлаа. Тэгэхээр нөгөө оюун санаа хоосон бол явж байгаа байхгүй. Нөгөө уг нь одоо эн чинь оюун санаа тэр мэдлэг энэ төр чинь нийлж ийж улсаар нэг хөгжүүлэх байтал хар мөнгөөр хөгжинэ гэдээ ойлгочлаа шүү дээ. Нүүрс идээд, алт идээд, төмөр идээд улс орон хөгжихгүй шүү дээ. Хэдсээ ч хөгжихгүй. Одоо бол яг оюунжуулах хэрэгтэй Монгол улсыг. Монголын хүн амыг. Тэгээ нэгэндээ тийм элгэсэг хайртай болгох хэрэгтэй. Нандин юмнуудыг хүнд байдаг нандин чанаруудыг бий болгох хэрэгтэй. Тэр нандин чанар алга болчиход байна. Нандин чанар ерөөс байх. Худал хэлэх бол юуч биш, мэхлэх бол юуч биш. Одоо хондоо хүнд мөнгө зээлүүл юу вэ? Өгчэн л гэж буцааж авахгүй гэдэг шиг. Тийм энэ төр юмнууд тэгэл хүний чинь нөгөө өрөвдөг энэ төр бүх юм байхгүй. Хайрлах. Тэгээ маш том ойлголт байж штэ. Хайр гэдэг ерөөсө юм болгонд байж идэг ойлголт штэ. Тэгээд одоо болох тэр энэ хүүхдүүдэд зөндөн тавиал, PUBG тоглуулаад, гар утсаар тоглуулаад тэгээд эмлэгт очиод ингээл ерөөсөө бүр одоо үндсээр нь л янзлах хэрэгтэй Монгол. Нийгэм одоо янз бүрийн салбарын хүнтэй уулзж байгаа бид нар. Тэгээд саяхан би бас нэг таксин жолоочтой уулзаад явж байхад бол сэлжсэн энэ бол энэ нийгэм бол ямар нийгэм бэ гэдгсэн чинь өөрөө өөрийгөө л хардлагаа хариуцах нийгэм болж л гэж л. Тэгээ энэ бол одоо дээшээ харах хэцүү тий. Тэгэхээр одоо юу гэдэг энэ өөрийгөө л аргацаа гэл одоо нэг хаягдсан хүмүүс гэдэг чинь зүгээр ингээд нэг тийм хаягдсан гээгдсэн хүмүүс шиг ийм нийгэм байна гэж. Орхигдсон хүмүүс. Тийм ч одоо айл эртэл энэ дэлхийн уран зохиолд бол гаргачихсан шүү дээ энэ. Барисын дээр андархийн сүмбэ ажил байна. Тэгэл одоо уран зохиол одоо өчнөө юм дээр ингээл тэр шаарлагдсан хүмүүс, тэр золиослогдсон хүмүүс. Ерөөсөө амьдралыг ингээд тийм нийгэм бол өнгөрсөн нийгэм шүү тэр чинь уг нь өнгөрсөн 100. Өнгөрсөн 100. Гэтэл одоо шин 100 гараад юу болвоо? Яг арчил гэдэг бодтой юм гараад ирсэн чинь хүмүүнлэг биш, арчилсан биш, иргэний биш болчихлоо шүү дээ одоо. Одоо хүн иргэн төвтэй гэдэг байна. Хүн төвтэй нэг юм байгуул. Үгүй.
Үгүй өөртөө л ашигтай нийгэм байгуулж байна. Тэр гэтвчээс ус алах гэж. Өөрөө одоо гадаадад очиж одоо тансаглах гэж. Гэхдээ болох хэрэгтэй шүү дээ энэ улсууд. Энэ улсууд. Тэгэхээр энэ их хуралд байж байгаа. Тэгэл одоо энэ хууль цаазны ажил хийж байгаа. Үзэн яддаг биднүүдийг. Одоо бол. Уг нь би энэ сайхан хүмүүс гараад ирлээ. Миний Монголыг, миний Чингисийн Монголыг би үндэсний үзэлтэй хүн. Миний Чингисийн Монгол, миний Монгол нэг өдөр сайхан болно. Үнэндээ элэг зүрхэндээ нааж бодож ирсэн. Одоо үгүй. Одоо үзэн ядж байна. Ийм хогийн шаарнуудаас салмаар байна. Салахад дор хаяж 3 үе хэрэгтэй. Би зохиол бичиж байхад үжлээд үзэхэд 15-аас 20 жилийг нэг үе гэж бодд юм байна. Тэгж үлдээ. Бас удаан хугацаа. Удаан хугацаа. Тэгтэл одоо 60 жил. Гэхдээ эхлэх ёстой. Тийм. 60 жилийн одоо л эхлэх ёстой. Одоо магадгүй оюун эрдэнэ зөв байж болно. Одоо эхлэх ёстой. 60 жилийн дараа хөрсөн сайхан цэвэршээд тэн дээр сайхан Эрүүл ногоо ургаад тэр усан сайхан тунгалагшаад тэр булгийн ихэн сайхан тунгалаг ус оргилдог 60 жилийн дараа л юм болох юм байна гэж би одоо хийсвэрээр бодож штэ. Тэгээ бид хоёр бол нөгөө уран зохиолын улсууд болохдоор бас яах хийсвэр сэтгэх хүн илүү хөгжсөн байна штэ. Тэгж л бодоод байгаа юм. Түүнээс миний өнөөдрийн зовлон бол яах вэ? Би энэ зовлонгийн ачааг өөрөөл даагаал. Мэдээж би амиа хорлохгүй, мэдээж би уулж ашиглахгүй, мэдээж би одоо эднүүд өмнө өвдөг сөгдөж алга дэлгэж гуурахгүй. Эднээс юу ч гуугаад хэрэггүй. Эднүүд бол бэртгэжингүүд, эднүүд бол их хурлын нэг гишүүдийн өөрсдийн хилдгээр, өөрсдөө хилдэг шүү, хулгайч нар. Би хэлээгүй шүү хулгайч. Би хулгайч шийдэж хэлдэггүй. Эднүүд хэлээд телевизээр хэлээд бүх хүүхдүүд хулгайч гэдэг болчихлоо шүү дээ. 5 настай хүүхд хулгайчаа л гэж шүү дээ одоо. Эднүүд яагаад ингэж монгол хэлийг, монгол сэтгэлгээг, монгол оюун санааг бохирдуулд юм бэ? Эцсийн эст. Эн чинь жижиг юм биш дээ. Бөөс шиг эн чинь ингээл идэл явчих шүү дээ. Эн чинь бөөс хуурс байхгүй. Хуурс байжгаад бөөс болоод дараа нь бүр одоо тэгээд идээд явчих шүү дээ. Тэгээ манай ингээд одоо Монголын нийгэмд чинь бас ингээ яг төр засгийн байгууллагаас гадна бас хүний эрхийг одоо хамгаалах дээдлэх зорилгоор Монголын үндэсний хүний эрхийн комисс гэж байгууллагаас байна тий. Мэдээж та тэргүй хандчихлээсэн баг тий. Одоо юмдаар дарга та. Би тэр бүр анх эхлээл хүний эрхийн комисс байгуулагдах тэр хуулийн нэг сайн уншаад ойлгодгүй. Ахаад уншлаа ойлгосонгүй. Ямар зорилготой байгууллага? Ямар зорилготой байгууллага юм бөө мэд. Ямар ч л байсан жилд нэг удаа улсын хуралд илтгэл бичдэг юм байна гэж. Илтгэл. Ухаандаа би ч гэсэн их хуралд Монголд хүний эрхийн байдал гээд илтгэл бичсэн шүү дээ. Би олон хүн дунд явдаг, ядарсан, байрсан янз бүрийн улсуудаа байнга Тэрний төлөө одоо цалинждаг, төсвөө цалинждаг тий санхүүждэг. Одоо бол зүгээр ийм том байгууллага. Зүг хичнээн ч хүнтэй юм. Тэгэл дайны дэлхийгээр энэ тэндгүй явдаг. Тэгээд эн чи ямар ч эрх мэдлгүй. Ямар ч эрх мэдэл алга гал бомб орж ярьж штэ. Бидэнд одоо засаглах, тэнд байруулах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм байгууллага байх хэрэг байгаа юм уу? Нэгдүгüүрт. Хоёрдугаарт хэрв хүний эрхийн байгууллага гэж байдаг бол хүн ялладаг. Хүнд ял оноодог, хүн шүүдэг. Тийм дарга нар тэр байгууллагыг толгойлох ёсгүй. Тэнд жаахан гэгээрсэн. Тий. Жаахан өөр хүмүүс, соёлын төвшин жаахан өндөртэй хүмүүс тэр байгууллагыг толгойлж явах ёстой. Тэр байгууллагыг. Бас л улс төрийн томилгоор тавьдаг. Тий. Тэгээд нийгэмд эн чинь хэрв нийгэмний сэтгэл зүйд хандах гэж байгаа бол тэнд нийгмийн сэтгэл зүйд одоо хүний эрхийн тухай ухуулга гэдэг тийм юутай байх юм уу? Тэр энэ байгууллагад одоо ойлгомжгүй л байгууллага байж л байдаг. Байж л байдаг. Тэгээ хэрв одоо энийг бид хоёр юм уу эсвэл би шүүмжлээд яах юм бэ? Зүгээр гихтээ бодлоо хэлж явахгүй л болохгүй. Мэдэж авах энэ олон түн мэджээ. Тэнд өргөдлөгөөд яах юм? Юу шийдэх юм? Юу ч шийдэхгүй шүү дээ. Тэгээ яах юм? Юу ч шийдэхгүй байж тэднүүд тэнд байж яах юм? Тийм одоо албаддаг, зоддаг, яргалдаг юм байна гэж би модэрж ярьж ирсэн. Би мэдчихсэн гэл. 2014 оноос хойш мэдчихсэн гэж штэ. 14 он 1917 онд эхэлсэн ямиг 2014 онд нэмдорж мэдчихэт юм. Нэмдорж Москва сургуульд өгсөн штэ. Москвагийн хууль заалгасан штэ. Оросын төв Вишневский хууль бол юу вэ? Тэр үгээр заалгасан. Тим хуульчийн толгой энэ дээр болох уу? Ардчилсан энэ нийгэмд болох уу тим хуульч?
Ер нь бол манай хууль дандаа зохиомл, дандаа орчуулга юм. Дандаа хиймэл хууль штэ. Уг нь хууль гэдэг чинь нөгөө бит хоёрыг ярьдаг шиг өвс ногоо шиг газараас ургадаг сайхан өвс ногоо шиг хүний амьдралаас ургаж явах хэрэгтэй штэ. Яа бодтой үйлчилж явах хэрэгтэй штэ. Тийм энэ хуулийн зүгээр худлаа болох төр Монголын хууль 3 хоногтой л гэж монголчууд хэлдэг байна. Түүнээс хууль нь үйлчилдэг бол нэгхэхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт хууль дээдлэх гэдэг дээр үзэл санааг монгол хүнд суулгаж өгөөгүй. Энэ хуульчдыг хийх ажил шүү дээ. Ялангуяа одоо тэр хууль бэлтгэдэг систем, хуульч бэлтгэдэг систем бол хамгийн буруу. Хамгийн буруу систем. Яадгүй бит хоёр шиг ингээд урдаасаа харна. Намайг байцаан тэр хүн, намайг айлгана. Чамааг үнэ хэлэхгүй бол ясгыг чинь зайлгаад өгнө шүү. Хогч шүү чи. Одоо аваачиж хийлээж амаа гэж л мэдүүлэг авна. Өшөө миний гэрт очиж үзэхгүй. Миний тэр хэрэг гарсан газар явж үзэхгүй. Өшөө энэ тэнд явж судалгаа хийхгүй. Өшөө миний сэтгэл зүй огт ойлгохгүй. Би ямар нулимстай хүн гэдгийг ойлгохгүй. Би ямар муу хүн гэдгийг ойлгохгүй. Би сайн хүн гэдгийг ойлгохгүй шүү дээ. Тэгж бич хүн байцаж ял өгч болд юм. Нөгөө мөрдөн байцах урлаг гэдэг Монголд байхгүй. Одоо ухаандаа би ингэж бодож байсан. Эрдэнэт ингэж байж гин тийм ээ. Монголын энэ төсөв бүрдүүлэл эрдэнтийн сайхан уурхай монголчуудыг тэжээгээд эхэллээ гэд. Дараа нь оюу толгой ашиглалтанд орно. Тэгэхээр монгол хүн болгонд эрдэнэсийн сангийн мөнгө гэд нээж өгөх юм байна. Хөөц шиг, Эмират шиг. Тэгээд ухаандаа шинэ хүүхд төрөхөд дансанд нь 10 сая төгрөг гээгээл. Сая төрсөн хүүхд 10 сая төгрөг. Тэгэл дараа жилийн эрдэнэсийн сангаар ахаал 10 болдог. Ингээл монголчуудын амьдрал баялаг болох юм байна. Тэгэхээр монгол хүн чинь ер нь тэгээд хүн цатгалан хүн гэдэг чинь өөрөө. Одоо тэгтээ өөрсдөө одоо бол юм шүү дээ. Монгол улс өөртөө. Тэгээ одоо Монголын иргэн болгон нялх хот хүртэл 2,300,000 төгрөг нөртөө шүү дээ. 26 сая юу? 26 сая шүү дээ. 26 сая юу? 26,300 тий. 26 сая шүү дээ. Нэг хүн тий. Нэг хүн. Тэгээд тийм өөртөө юм баялагын сан байх уу? Юм сайхан ер нь сайхан амьдралын тухай ер нь зүгээр биднүүд байна удам сайтай юм. Тэр аагва их удамтай юм. Моохон шануу Чингисхэл ингээл явахтар тэр удмын тэр сайн хүмүүсийн буйнд монголчууд сэтгэл санаа нь агуу байж шít амар тайван. Болно гэл монгол хүн чинь бүх юм сайхан гин. Түүнээс болохгүй байна. Үхлээ өлсөж гэн гэд ингэж байхгүй шít. Ах トゥ өндөртөө яваад чинь монгол хүн чинь ах トゥ өндөртөө бэлэг өгнө. Туслана. Халуун сэтгэлтэй монгол хүн. Монгол хүнээс хүүтэн юм гардггүй шít. За Европын зарим улсууд шиг аимшигын хүүтэн сэтгэлтэй байвал яах юм. Хуульчид нь тийм байж байна. Одоо сая энэ хуульчдын булаагаа хутгаж байгааг хараа биз дээ. Одоо зоригийн аллагадаар одоо харагдаж шít. Гүнд юу болж байна энэ зоригийн аллага гэж. Тухайдаа миний хүү дээр бол хамаа байхгүй л дээ. Энэ хоёр ч өөр төвшний улсууд шít. Нэг нь төр нийгмийн зүтгэлтэн байна. Нэг нь жирийн оюутан байна. Гэхдээ л хүнд алгалж хандаж болохгүй. Ялгуурлаж хандаж болохгүй. Адилхан хүн юм бол Монгол улсын иргэн юм бол тэгш хандах ёстой. Над тэгш, миний хүүд тэгш. Гэтэл одоо тэгдв. Тэр байтгаа гүнхтэй юм байна. Миний хүүгээ миний нэрээс Монгол улсын иргэний нөгөө нэг тийм юмнаас хасдсан байж шүү дээ. Одоо хасаагүй байж байгаа шүү дээ. Гадаадаас шарилын авчирагт паспортыг хураагаад авсан. Одоо хасагддаггүй байж байгаа. Би очиж асуусан ч байж гин гэн. Иргэний бүртгэлтийн газар. 1974 оны 6 сарын 2-нд төр бүх нэр устгаа байж байна. Тэгээд энэ нэр юу хийж яах нэг төрийн ой санамж гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэр ч ажиллахгүй байна. Дээр үед чичээд хэдэн жилийн өмнө Санжин Баяр гэдэг хүн энийг ч өстой зүгээр янзын ажилдаг болгоол өстой бүх хүнээ тоолно. Бид нүд малаа тоолчлоо гэд. Тэр их бас л гүнхтэй шүү дээ. Малаа тоолж чинь хүнээ тоолж чадахгүй. Гэтэл одоо 80 сая малтаа болцсон. За 80 сая гэж тоолчих. 3 сая хүнээ тоолж чаддаг. Одоо бол нэг юм тоолсон байлгүй. Ирэх биш. Тоолох битгий хэл бүх хүний кен тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Бүх хүний гарын хуруун кен. Зүгээр л одоо газар ухаал байвал тэнд алтгаараа л байвал тэгэл одоо баян. Тэр бол
мөнгөний баялаг биш. Тэр чинь дуусчих шүү дээ. 10 жил ухаал дуусчих шүү дээ. Тэр зэс чинь дуусчих шүү дээ. Хамгийн том баялаг бол энэ шүү дээ. Хүн өөрөө. Хүн өөрөө. Тэгээ одоо тэр хамгийн том баялгаа манайх хайчаад байдаг. Үгүй дээр чинь зүгээр л шилээл хайчихсан шүү дээ. Одоо энэ Улаанбаатар хотын чи яриул одоо зөндөө юм байна. Улаанбаатар хотыг ер нь бол одоо зохиолчдод өрсөлдөж харуул яаж харагдаж байна юм бас. Үгүй ерөөс Улаанбаатар хотын энэ захад золбин нохоо зовсон хүн хоёр амьдэрдэг. 100 грамаар 9-ийн тус авч байна. Хугас талах худалж авч байна. Нойлын цаастай түлж байна. Галгүй осгож өгч байна. Усгүй цангаж өгч байна. Энэ худлаа биш. Бүр хэдэн жилийн өмнө одоо зүгээр одоо сонингийн цаас гэргэлдэг байх үед тийм юм түлж яагаад осгоод өгсөн хүн энэ 7 бодол байж л байсан. Биднүүд бас нэг сонины мар явж байгаа Сэтгүүлчд явдаг тийм. Сэтгүүлчд яваад оруулж явж байгаа тийм. Тэгээ яасан хэцүү юм бэ гэж бодож байсан. Гэтэл одоо улам амжираал байна. Хот нь улам тэлэл нэг газар л ингээл бөөгнөөл. Ингээд энийг ерөөс ингээд зохион байгуулахгүй. Тэгэл энэ улсуудын яриад байгааг энэ зарим улсууд энэ их хурлын зарим гишүүд энэ төр огт мэдлэггүй ярих юм. Ямар ч мэдлэггүй мэдээллээр ингээл яриад тэгэл өөрөө нэг их юм мэдж байгаа юм шиг яриад. Тэгэл зарим нь болохтоор үгүй ерөөс энэ их хурлын гишүүн юм чинь би дуугарч яахгүй болвол намагч болохгүй гэд. Тэгээд одоо тэр Америкт хийсэн судалгаа байлаа шүү дээ. Хамгийн их дэми юм ярьдаг, тэндээс авах юм байдг улсуудыг цагаан чилчээ гэдэг юм аа. Тэр нь улс төрчид байна гэж. Тийм цагаан чилчээд. Одоо би бол тодорхой нэрж хэлж чадсан зүгээр ихтэй над хүнд оромжлох хэрэг байхгүй болох тэр. Тийм тэгэж хэлээд яах вэ? Ерөнхийдөө тийм. Ерөнхий өнгөн тийм байгаа юм чинь өнгөн л хэлэх тийм байна. Одоо тэгэхээр 60 жил гэж сонсохдоос урт сонсож байна да. Тэгээ яг нийгэм эрч хүчтэй явж байгаа учраас би бас энэ хугацааг найрсуулж болох гэж бодож байгаа. Одоо миний одоо харж байгаагаар ер нь бол нийгмийн одоо энэ өөрчлөлт шинжлэх процесс бол нэлээд ирч авах өнгөнд орцсон тий. Тэгээд энэ ерөнхийлөгчийн сонгуулиар бат тулга сонгогдсноор тий манай одоо дараагаар хөрсөх одоо сонгогдсноор энэ ч бас их хүч орж авж штэ бас тийм ээ. За одоо улсын хурлын даргаыг бас ингэж авснараа улсын хурлын үндэсний айлгуудын зөвлөлийн 3 гишүүн үзэл бодол нэгдснээрээ доороосоо юу гэдэг ингээд улсын хурлын гишүүд олон нийтийн дэмжлэгийг авснараа бас өнөөдөр яриад байгаа юмуудыг хурдсах тийм боломж байна гэж харж байгаа юм. Тэ? Скейтнүүд одоо ингээд дэмжлэг үзүүлээд ард иргэд хөдлөөд бол бид нар 60 жил хүлээх шаардлагагүй нэг богино хугацаанд бас наашуулж болох юм гэж харж байна шүү дээ. Надад бол нэг юм юм бодогдоод байгаа юм л да. Мапчихсан. Мап юм ашигтай болцсон. Тэгээд энэ дарга тэр цагдаа тэгээд тэр хинч байдгийн гүлэд нийлээд нэг юм болчихлоо шүү дээ. Гэмт хэргийн бүлэглэл нэг юм муухай юм болчихлоо. Энийг яаж задлах вэ? Энийг задалдаг мэсцэл чаа байна вэ? Текстийн дараа одоо асуудал өөрчлөгдөнө. Гэхдээ одоо би бол хөдөөссөн хүн болох төр нэг жишээ хэлээ л дээ. Морины хөл доголчдیں۔ Морины хөл. Өөр газар хатгах тийм. Шиж чадхаа байж тээ. Тэгэхээр нэг газар нь цус ингээд бөгөндсөн байдаг. Тэрийг хатгаж цусыг гаргахаар идэгдэг. Тэрэн шиг нийгмийн муу цусыг ханах ёстой. Онцлоод одоо онцлцсон шүү дээ. Тогтооцсон шүү дээ тий. Нийгмийн муу цусыг. Тэгэхээр эн чинь биднүүдийг нөгөө нэг юу Кевлийн нөгөө хүрээлэн тэр байгуулагдаж явах үед нэг хүн шоронд орцсон шүү дээ. Нэг цагдаа Баашаа гэж. Нийгмийн муу цусыг хандах ёстой гэд хэлсэн чинь чи хэний цусыг хандах гэдэг байгаа ингээд шоронд хийгээд ажлаас нь халаад цагдаагийн дэд дуранда. Тий Баашаач байсан тий. Амьдралаар тоглоо хийсэн шүү дээ. Гэтэл одоо нийгмийн муу цусыг зайлшгүй одоо хандах цаг нь болчихлоо шүү дээ. Одоо л хандахгүй бол хэзээ хандах юм. Тий. Энэ цаг нь ирсэн байна. Цаг нь ирсэн байна. Манай нутагт тухайд 2 өвгөн нэг нь 2 тийм чичлүүр юу цус хандаг хутгатай. Хоёулаа найз цэрэгт. Ер нь хавар ханд юм шүү. Тий. Хоёулаа хамт цэрэгтэй болсон тэр хоёр. Тэгсэн нэг нь толгооны өвдө даралт нэгтээд байх та дээр нөгөө тоо дуудаад за тийм нэг цус аваад өг надаас.
гэсэн нөгөөт нь 2 утгаа хармалж ирээд шагаан насан цус аваад боочхоод тэгээ яваад өгсөн өглөө нөгөө өвгний хүүхд нөгөөгээд очисон. Манай өвөө орон дотор өгцсөн байлээ. Тэгсэн чинь нөгөө цаад цусансан өвг нь чочихтой унаад ухаалдаж унаад даралт хараад өгцсөн. Зэрэг явчихсан. Тэгээ Монголын нийгэм тийм болохгүй. Тэр цусан гэдэг чинь их тийм юм ойлголт шүү дээ. Нэг талаас их хатуу хөтүү юм шиг мөртөө, нэг талаас зөвөр хийвэл эдгэн. Зөвөр хийвэл эдгэн. Түүнээс биш тэндэж хүн алаад, эндэж хүн алаад, эндэж шийтгэд байх. Сүүлд нь өөрөө хохироод тий. Сүүлд нь тэр хоёр өвгөн шиг хоёулаа хохироод ингэж байсан үг шүү дээ. Тий. Ийм л нийгэмд ажиллаж байгаа болох тэр одоо ухаандаа би ингээл хуулийн байгууллагаар ингээл яваад энэ хуулийн байгууллага гэдэг чинь мөсөн хонгил ямар хүүтэй, ямар зэвхий, ямар хүнлэг биш, ямар хальтрах тий, ямар адгийн муухай хуулийн хонгил бай. Энэ хонгил дундор 21 жил яваад нар үзэхгүй нь шүү дээ. Тий. Тэгээ нар үзэхгүй байсан хүн одоо ойлгомжтой байгаа хэвээр толгоон цагаан болсон байна. Одоо удахгүй ясан цагаан болно гэх хүнийг бол тамалчдаг. Тэгээ би өчтөр жишээ хэлж ирсэн. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн дарга нэг өвгнийг энэ өрөөс хохирогчийн чирхийг хаслаа гэд орой ажиллаас буугаад явахдаа өрөөнд нь ороод ирэхээр нь парнас агавлж явцсан. Тэгээд өвднийхаа жижиг төлхөөрийг өгчөөд за миний өрөөнд хүн байгаа шүү. Би телевизээр үхэлж чад тэрийг дууссан хон чи гавыг аваад явуулж ирээ гэж. Тэгэхээр одоо тэр тэгж хүн авалж яасан одоо энэ зоддог, нүддэг, энэ тамалдаг, эрүүдэн шүүдэг эн чин 37 онд одоо босоод ирсэн юм биш ээ. Ямар өгсөн хүн босоод ирсэн. Босоо ороолон биш. Өгсөн хүн босоод ирсэн биш. Ленин багш Дзержинский үеэс л явсан тэр систем Монголыг ингээл баллаа л яваал ингээл байж штэ. Тэ? Түүнээс Оросын одоо Монгол тусалсан тусламжийн тухай би яриаг хүчтэй чи. Тэгээ энэ оюун санаа тийм хорч нь харилдаг хор штэ. Аимшигтай хор. За та ер нь бол бас ингээд зохиолчийн хувьар бас Монголын хаадын тухай бас олон зохиол тий ном бичсэн. Тэгээд тань шиг олон одоо ийм хаадын тухай ном бичсэн энэ зохиолч байгаа гэж би лавдуулаг бодох. Энийг одоо ингээд та өөдөөш өргөдөө. Одоо галдан бошгот хааны тухай тий армаа тий амбуга хааны тухай армаа. За энэ цуурл байна тийм ээ. Хойлоос. Тийм тустай. Яг үнийг ингэ сэр болгочихсон. Өгөөдөө хааны армаа. Чингис хааны гэдэг яг ингээд нэг юм ботолцсон тийм тав мод. Сумаа тийм. Би ер нь одоо тэгээд яг уу эн чин хүн зүгээр кэндэт зовлон байдаг. Тэртээ тэр өвддөнгөө ухаанаа сургаалд жаргалын их бол зовлон гэж. Тэгэхээр би зовлон амслаач гэсэн би өөрт над чи миний тэр нутгийн уул тэр алтаан дээр уулс гэдэг чинь туйлсын уул. Туйл сайлдаг уулс шүү дээ. Ухаандад алтаан тэр салхи гэдэг чинь туйлсын салхи шүү дээ. Тэгэхээр тэнд би ер нь зүгээр удмынхаа ингээл бодохдоо урайхнууд бол таны одоо төрж мэдлсэн газар. Урайхны хүүхэд би. Тэгэхээр тэнд чи сайхан дуулна, хүмүүс намар амгалан ухаандаа миний ээжийн 80 насалсан нэг ч удаа ууралж үзээгүй. Сайхан буурал байна. Сайхан гөгшин байсан. Дун цагаан толгойтой миний ээж. Миний аав бол киндэж үг гэлдэггүй. Ухаандаа би хүн надад нэг ч удаа юу ч хэлж байгаа. Уул шиг тий. Ерөөсөө л одоо ингээл уул одоо ингээд богдуул ингээл байж идэг шиг юм. Тэгээд сүүлдээ би энэ хаадгийн тухай бичиж гэдэг энэ санаа бол Нямгава найруулагч Японтой Чингис хааны тухай кино хийхээс тэр үеэс эхэлсэн. Эхлээд энэ арчлалыг бол одоо энэ он жилүүдийн чинь их муу хэлж болохгүй. Яг арчлал эхлэнгүүт хүнд оюун санааны эрхчлөө бий болсон шүү дээ. Ялангуяа бидний шиг уран бүтээлийн хүмүүст
ерөөсөө одоо юм байдаг бол хүлээсээс мултарсан тий хүлээс шавхаачээ одоо хүлээсгүй боллоо. Одоо цензур байхгүй. Одоо тэр нөгөө номыг чи хэвлэхгүй гэдэг ингээд шийдчихдэг тийм юм байхгүй болчихлоо. Бас боломж. Тийм. Энэ чи өндөр боломж байхгүй. Энэ чи хүндрэлтэнд гарч ирсэн өндөр боломж шүү дээ. Тэгэнгүүт яг нь Японтой Чингис хааны тухай кино хийх гээд энэ хугацаанд Монголын нуус тавчиг уншиж байгаа юм. Тэгээ Монголын нуус тавчиг хангалттай уншлаа. Тэгээд надтай чинь давхар нэг зовлон байж байгаа ш надад чинь. Шарах байж байгаа ш тийм вижин зүрхэндээ шарахтай хүн ш. Энэ шарахыг яаж аниулах вэ гэд надад бодол байгаа. Тэгэхээр ариун Библийг шинэ хуучин гэрээтэй уншлаа. Дараа нь Коран судар уншлаа исламын. Тэгээд буддийнхаа гүн ухааны сургаалуудыг уншлаа. Тэгээд эн чинь уран зохиол байна. Тэгж бодогдож байна надад. Уран зохиол 50% нь уран зохиол. Үлгэр, домог, туйлс, шогийн энэ төр яриа янз бүрийн юм байна энэ дотор. Зүгээр 50% нь нөгөө шашных нөгөө сүсэг, бишрэл нөгөө янз бүрийн юмнууд нь байж байна. Номлол байж. Шашных номлол. Гэтэл энэ ягаад тэгээд Монголын энэ нуус тавчааг уншиж хахад үгүй энэ ягаад нуус тавчааны хэлбэр бичлэг нь ариун Библиэтэй адилхан байна уу? Ингэж бодогдоод байхгүй юу? Гүн чи Библиэтэй ягаад энэ холбоотой юм. Тэгээд юм уншижсэн чинь Тойрол хаан чинь 2 номлогч аваад ирсэн. Одоо энэ Гачууртын хавьд юм хаан чинь Константинопол гэж байгаа юм. Тэр нь одоогийн Стамбул хот юм шиг байна. Тэндээс 2 номлогч аваад ирсэн. Өөрөө болохдор том мөнгөн загалмаа зүг явж идэг. Тэгээд тэр номлогчийн тэнд элит сургууль байгуулсан. ертөнцийн үүслийн тухай, хүний үүслийн тухай, байгалийн үүслийн тухай номлол зааж ирсэн тэнд. Тэрэнд сургуульд хэн сууж ирсэн? Чингис Тэмүжин, Жамуух, Нялхсан гүн, Монголын хаад ноёдын хүүхдүүд сууж ирсэн. Тэрүүгээр одоо сурч хүмүүжижсэн байна. Тэгээд эхнээс нь ингэж хүүхдээ бэлтгэсэн байна шүү дээ. Ухаантаа Сортон Бэкийн хатан гэхдээ мөнхийг математикч, хувлыг математикч, хоёулангийн хөгжмийн зохиолч, уран зураач, яруу найрагч болгосон шүү дээ. Сортон Бэкийн хатан тэр үтгэл хүний тархины энергийн тухай ном бичээд үлдээсэн Персид байдаг нэг хатны сургуулиас олдлоо шүү дээ. Энэ мэтчлэнгээр ингээд энэ зохиолуудыг ухаанд зөн бэлгийн арга хэрэгжилж бичсэн. Би тэгээд Монголд уран зохиол зөн бэлгийн гэдний арга байж болох нь гэдгийг нэгдүгээрт. Хоёрдугаарт Монгол зөн бэлгийн тухай зохиолыг хаад юм уу одоо бүр дээд энэ тэнгэр болсон хүмүүсийнхаа тухай бичих хэрэгжилж болох юм байна гэдэг загвар бий болгосон гэж бодож байгаа байна. Чингис хаан чинь угаасаа тэр чинь яадаг гэсэн мэт ингээд өглөө сэрэл за зүүдээ ярьцгаад үсэн шүү дээ. Зүүд ямар зүүд лүгээл тэр чинь бас ингээд те бас нэг харьцаа байна шүү дээ. Тэнгэр газрын харьцаа. Тийм. Энд чинь хүн төрөлхтний энэ чинь маш нарийн зүйл шүү дээ. Ухаанд одоо тэр зүүдний тухайн номнууд байж л байна. Уран зохиолд гарч ирдэг шүү дээ. Ямар зохиолдынхаар тий. Тэр ухаанда психоанализ гэж тэр хин чин одоо тэр зүүдийг задлсан шүү дээ. Тэр чинь өөрөө эмч хүн. Тэгж юу зүүдлэх үү яах вэ? Тэгэхээр энэ оюун санаа ингэж холбогддог байна шүү дээ. Ухаанда манай энэ хортол сардгийн нуруунд байж байгаа бөөгийн оюун санаа тэр Америкт Андын нуруунд байгаа бөөтэй холбогдож байна гэж шүү дээ. Энэ мэтчил юм. Энэ номнууд бол ингэ. Тэгээд би яг өөрөө мэдэн штэ намайг өгүүлэг бичдэг, тууж бичдэг. Харин миний нэг шин нэмэгдсэн би кино зохиол бичдэг. Тийм байна. Кино зохиол. Би кино зохиол бичээд ингээд яваа. Тэгээд хажуудыг найруулагч байвал бас сайн байна лээ. Их нөлөөлдөг найруулагч. Нямгав найруулагчтай. Тийм. Нямгав найруулагч бол ерөөсөө кино зохиолд ийм юм байх хэвээр. Тэгдэм, ингэдэм. Тэгээд нөгөө тийм нарийн детальны тийм аргууд хэлж өгч. Тэ өөрөө зохиол бичдэг. Тэ уран бүтээлт маш их бүтээлт сэтгэдэг. Ерөөсөө өнөөдөр бит хоёр 5 хуудас бичээл тавьчихд маргааш өглөө за найз наатаа ураад огийн самд гэж байгаа. Ахаад бичиж. Биш вэ наадах чинь. Тэхгүй штэ энэ хүн чинь буруу хэлээд байна штэ наад. Бас шинийг ирэл хэлдэг. Тийм ээ? За тийм. За Чингис хааны зургийг бит хоёр зуруулсан л да. Энэ хоёулаа зохиол дээр. Кино зохиол дээр. Тэгэл за өвөг эцгийн зураг гээд хувлаа харж байгаа байхгүй. Нөгөө хорхсон гаваад ирсэн. Тэгээ хорхсон ч өөрөө зураач, хувлаа зураач. Хувлаа хаан өөрөө уран зураач байсан. Тэгээ Чингис хаан нэг өглөө хувлаа. Наад зурагч биш. Нүд нь биш байна. Тэр нь өөрөө хэлсэн шүү дээ. Хүний нүд гэдэг бол тойл гэж.
Нүд нь биш байна. Хаан өвөг эцгийн нүд биш байна надад чинь. Нүдийн дахина. Тэгэл хоёлаа нөгөө цутаа өнгөд тэр ёслолын танкимд нүдийн зурвуулаад. Тэгэл зөвхөн нүдийн зурвуулаад. Тэгэл дараа нь хоёулагийн сүнс Монгол руу ирэхдээ тэгэл хоёлаа хааны тэр нүдэн рүү явж байгаа юм шиг. Тэгэхээр тэр чинь тэр тэнгэр, тэр оюун санаа, тэр юмнуудыг ингэж авцалдаж өгдөг. Тэгээд кино зохиоллоо жаахан ороо тэгэл өгүүлэг туужаа бичээл ингээл. Тий. Одоо ч гэсэн сая би загалмай туул гэж дууж бичлээ. Загалмай туул. Тэгээ энэ ямар учиртай дууж өгөхтэй. 1937 онд чөө болсон. Бүх цэргийн жанжин дотоодыг хамгаалах болон бүх цэргийн яамны сайд байх та 221 дугаар тушаал гэж гаргасан. Нөхрөө болон өөрийгөө илчлэх тухай. Тэр одоо байж штт. Тэр сонь баримт байна. Тэр одоо ямар лут юм гарч ирвэ. Тэр чинь зөвхөн цэргийн ангиудад, офицеруудад, цэргийн дарга нарт биш. Бүх ард түмэн зориулагдсан байна. Өөрийгөө илчлэн шин тий. Өөрийгөө илчлэн. Би лам хүний хүүхэд. Гэхдээ би их орондоо муу юм хийхгүй. Би шүтлэг байхгүй. Ухаандаа би бол шүтлэгтэй. Тэгтэл тэр лам хүний хүүхэд шүтлэгтэй байж болно. Тэгж хэлж тушаалаас айж штэ бас. За би шүтлэгчээ гэдэг хэлчихвэл яах вэ? Тэгээ нөхрөө ихтер хамт байж л өөрөө чи хэлэх нь байна штэ. Энэ чинь одоо аав юм уу нэ аав энэ нах юунд бас юм байла. Цагааны зэрэгт явж исэн юм байла штэ. Эсвэл энэ чинь аав энэ ах лам нь Японд холбоотой байж байгаа заазлуулсан штэ гэж хэлээд ихтер байраад авна штэ. За та тэр ер нь ярилцлагын цаг өндөрлөх тал руугаа л одоо хандж байна. Би танаас сууж та бүхэн бас ингээд нийгмийн асуудал ярьсан шүү дээ. Та бүхэн уран зохиолын дараа ярина гэж бодож байна. Нийгэм. Тэгэхээр өнөөдрийн нийгмийг одоо ингээд эхлүүлсэн хүмүүс байдаг баха. Ийм суурь тавьсан хүмүүс гэж байгаа л харж байна. Тэгээ ийм болгоцсон. Та энийг яаж харж байна? Ерөөс энэ ч байж шүү дээ. Одоо үргэлжлэн явж байна тийм. Үргэлжлэн явж шүү дээ. Одоо энэ хууль байна ингээд бүх хүмүүс тэгшүүлчлэхгүй ингээд байвал тэр тэнгэрийн хууль гарч ирнэ. Тэр хөх тэнгэрийн хууль гэдэг хэцүү хууль. Хэцүү хууль. Чингис хаан хэлсэн байдаг. За отроо ордоо явуулсан миний 450 одоо элчийг бүгдийг алсан байна. Тэгээ Инаалчукаас очиж тооцоовод. Энэ бол хөх тэнгэрийн хууль гэж. Тэгшил тий. Тэгшил гэж хэлж байгаа. Бүгдийг тэгшлээд Инаалчукыг барьж аваад 9 сөвөнд нь алт мөнгө цутгасан. 9 сөвөнд нь 2 нүдэнд нь тэгээд хамар хам бүгд нь цутгаад тэгээд ингээд том болгож гаргаад тэгээд байлгаж ирсэн. Тэгэхээр хөх тэнгэр гэдэг чинь хоосон орон зай гэлээгүй шүү. Энэ дээр үж байгаа хов хоосон орон зай чинь хөх тэнгэр биш шүү. Энэ чинь бодиттой оршдог зүйл шүү дээ. Тэ? Зарим улсууд энэ одоо их муу хүн штэ. Тэр тэнгэрээс энэ одоо үйлнэ энийг одоо ингээд дуусгачлаа ч гэдэг юм уу тийм ярьж ил байдаг л да. Ярьж ил байдаг. Гэхдээ би болгохоор энэ урднаас хойтнаас дахин төрнө. Итгэхгүй байж болохгүй. Итгэж болохгүй зүйтэй юм байна штэ. Ариун Библи дотор хондоо мөнх нас гэдэг тэр мөнх насыг өөр сүнс одоо үнэн одоо үүсэх байсан өнөөдөр болгоно. Тий. Буддаа бол сүнслээр ярьж байгаа шүү дээ. Сүнс. Тэгэл одоо энэ сүнсний тухай хичнээн ч одоо бүтээл гарч जैन сүнсний тухай хичнээн номлол явж байна. Тий. Тэгэхээр бид бол энэ нийгмийг л ариусгах л хэрэгтэй. Нийгэм гэдэг чинь олон хүний нийлүүлэх шүү дээ. Тэгэхээр хүн болгон ариун байвал, хүн болгон нүглээсээ хол байвал, хүн болгон буян үлдээд байвал нийгэм бол ариусч болно. Намайг харж яхад бодож яхад бол энэ нилийн зовжээж ариусах байхаа манай нэг юм. Энэ нилийн шархчихсан гөрөөс шиг болчиход байна шүү дээ. Гөрөөс энэ чинь шарах одоо өөрөө тэр гөрөөс чи өөрөө очиод аршаан тэр илаар шулдаг тэр аршаан дотор очиж хөвчиж өөрөө идэгдэн шүү дээ. Өөрөө хөсөхгүй байна шүү дээ. Зүгээр л одоо тий уг нь
хамгийн энгийнээр бодоход хүний хотод бол атхан хоол багтдаг. Хүний хотоодонд. Их захгүй хөрөнгө мөнгө цуглуулж улс орон ард түмнээ төмөрдөд байх хэрэггүй. Ард түмнээ дэндүүд оромжилж байна. Дэндүү харанхуй гэж бодож байна. Ард түмнийг дэндүү басаж байна. Зангидсан гарыг тооцохгүй байна, тий? Нөө энийг тооцохгүй. Ард дэн чи яах вэ? Одоо биднүүд гадаадад хаустай. Онгоцон сулаачлаа. Хүүхд гадаад хэлтэй. Дандаа хагас ирлийз. Тэр англи хэлээ сайн сураагүй шүү дээ. Тэгээд яг одоо бол хөрөнгөө гадаад байрлуулсан. Эхнэр хүүхдүүдээ бүгд гадаадад Амьдруулдаг. Тэгээд эн чинь бол нэг тийм цыган шиг байгаа шүү дээ. Тэгээд нүг явждаг. Тэгээд за та бүхэн ярьсан цаг ингээд өндөрлж байна. Таны өнөөдөр бас манай студид хүрэлцэж ирсэнд бас талархлаа. Тэгээд яс Монголын нийгэм бас түргэн одоо энэ ялаар шаасаа гэж таны адилаас хүсэж байна, тий? За баярлалаа. Одоо ийм хохирогч хүмүүс Монголд одоо битгий одоо ийм цаашдаа ингэж нэмэгдээсэй, тий? Энэ өнөөдрөөр ингээд энэ хохирогчийн тоо ингээд дуусаасаа гэж хүсэж байна. Тий? Монголын нийгэм бас шүүгчнэр бас ингээд тодорхой тооны хүмүүс байна. Гэхдээ энэ бол шүүгчнэр бас өөрсдөө ертөнцийг бас цэвэрлээсэй, тий? Тий, эрдэнэдээсэй. Энд бас өөрсдөө оролцоосоо. Шүүгчтэй оролцоогүйс энийг хийж чадахгүй шүү дээ, тий? Тий, өөр хүсэх хэвээр. Тэд нар өөрсдөө хүсээсээ оролцоосоо хүсэж байна. За дээд талаасаа бас ийм явж байгааг бас доороосоо шүүгчнэр бас дэмжиж оролцоосоо хүсэж байна. Эсэргүүцэж байгаа хүч байгаа ч гэсэн энийг бас хийх эрмэлзэлтэй олон шүүгчнэр байгаа ч харж байна, тий? За ингээд өнөөдөр танд ирсэн таны уран бүтээлийн ажилд цаашдаа амжилт хүсье. Дараагийн удаа хоёлаа уран бүтээлийн тухай ярилцъя. Тэгээд за баярлалаа. Би энэ хөхөө үгэд гэж энэ шинэ гарсан номоо инкваттай бэлгэлнэ энийг. За. Тий. За хөрөнд ч орж байгаа юм бичиг. Тий энэ би. За баярлалаа. Энэ уран сайхны л армаа. Та бол одоо дэлхийд ганцхан байдаг уран зохиолын сургуульд төгссөн хүн судлаач хүн тийм. Би бас саяхан Бямжуугийн Хүрлбаатар ямарч бас ном авсан. Наад бас номоо бэлгэлсэн нөгөө нэг шилдэг одоо нийтлэл биш үү? Тийм. Тэнд орсон. Тэгээд наад өгтөө хэлжээсэй. Би бол ном уншдаг хүнд өгнө. Ном уншдаг хүн ном өгөхгүй л гэжсэн тий. Бас уншсан бас сайхан ном байсан. Би нэг инженер хүндийг ном бэлгэлэхгүй юу? Тэгсэн би ном уншдаггүй гэд ингэж байна. Ухраад. Гэхдээ тэгээд би нөгөө буцаач болдгоо. Тэр өвчнөөсөө мөнгө гаргаад хүүхдүүд бэлгэлж байгаа хүн буцаага хийхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан. Гэхдээ та авчих гэж сэр байгаад өгчихсөн. Өгцсөн хойно 2 хоног шаналж байгаа юм. Гэхдээ ном уншдаггүй гэдээ ухарч байгаа хүнд би уншчих гээд ном өгöd багт. Яа. Уншихгүй шүү дээ мэдээж. Тэг уншихгүй тий. Тэгээд одоо ер нь бол гэж бас ер нь бол ном унших хэрэгтэй. Ном бол бас том бүтээл. Тэ ер нь бол хүн бол одоо хэдхэн зүйлийг бүтээх хэрэгтэй гэж байна шүү дээ. Ном бичих хэрэгтэй. Өөр хөвгттэй төрүүлж өсгөх хэрэгтэй. Мод тарих хэрэгтэй. За яг хоо сайхан орд таарч барьдаг бариараас гэж байна шүү дээ. Тэ ингэж байна. За ингээд таны одоо уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. Иргэн уулзъя. За эрхэм үзэгчтэй Гамтаа тамтуудын дугаар ингээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногт иргэж шинэ дугаараар уулзъя. Баярлалаа. Сэндийн инхбат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.